Спутник Монгол 92.5 радиог сонсож байгаа сонсогчдойхон энэ өдрийн мэндийг хүргье. За та бүхэн хотлолноороо дэнч хотод сайхан наадж байна уу? Баяр наадмын мэнд хүргье. Манай өнөөдрийн соёл урлагийн цаг болонгийн зочны дугаарт Монголын үндэсний олон нийтийн телевизийн өв соёл уламжлалын редакцийн ерөнхий редактор, продюсер, сэтгүүлч Батбаяр зочноор хүрэлцэн ирээд байна. За сайн байна уу Батбаяр? За сайн байна уу? Сайхан наадаж байна уу? Сайхан наадаж байна уу? За сайхан сусч байна уу? Ажил нь сайн уу? Ажил тавтаа сайхан байна уу? Танай одоо FM радиог сонсож байгаа сонсогчдод тийм үзэж байгаа үзэгчдод бас үндэсний их баяр наадмын мэндийг бас төвшүүлье. За баярлалаа. За тэгээд юуны өмнө манай бас сонсогчдын урилгын хүлээн авч манай зочноор хүрэлцэн ирсэн чамд их баярлалаа. За тэгээд манай нэг уламжлалт асуулт байдаг юм, эхний асуулт зочноос асуудаг. За тэгээд Батбаяр манад ер нь аав ээжийг сайхан дурсаач. Аав ээж чи аль нутгийн хүмүүс үү? Тэгээд чи өөрөө одоо хүүхэд нас чи хаана өнгөрсөн ингээд эхлэндээ. За би бол одоо Арангай аймгийн Цэнхэр сумд төрсөн. За тэгээ манай одоо өвөө гэдэг юм уу те. Одоо хуучнаар бол одоо Төшөөд хаан аймгийн Төшөөд ханы хөшөө гэдэг одоогийн Өвөр хангай аймгийн Хар хорин сум. За Өвөр хангай Хар хорин сумын өмнө одоо Арангай аймгийн Лүн сум гэж байлаа. За тэр Лүн сумын хүмүүс бол одоо манай өвгөд эдсэн. Одоо 1956 онд одоо Монгол улсын цэцэг захиргааны нэгжээр тэр одоо манай өвгд эзэн нутаг болох одоо Лүн сум маань одоо татан буугдаад яг тухайн үед одоо Өвөр хангай аймгийн Хар хорин сум сангийн аж ахуй байгуулагдажсэн. Өдгөө бол одоо Өвөр хангай аймгийн Хар хорин сум сангийн аж ахуй байгуулагдсны бас түүхт 70 жилийн тохиож байгаа ийм сайхан өндөр ойтой энэ жил тийм байна. Тэгээ яг хуу манай өвгд эзэн өвөө өдөр манай аавын талаар бол одоо яг энэ одоогийн Өвөр хангай аймгийн Хар хорин Лүн сумын хүмүүс. За манай ээж бол одоо Арангай аймгийн Цэнхэр сум. За бид Арангай аймгийн Цэнхэр сумандаа бол одоо төрж өсөж тэгээд Улаанбаатар хотод бол одоо бас өвөө эмээдэрээ 10 жилийн сургууль төгссөн. Тийм л залуу тий. За тэгэхээр өнөөдөр би тэр юм гол ярих сэдв болоо энэ Монголын өв соёл бие тус өвтэй. Тэгээд дээр нь тэр ялангуяа манай босоо Монгол бичгийн тухай. Одоо чамаас би бас олчлон асууя гэж бодсон. Яг гэвэл чи одоо Монгол бичиг үндэсний телевизийн одоо тэр өв соёл гэдэг одоо редакцт бол одоо Монгол босоо бичгийн тухай олон сайхан нэвтрүүлгүүд төр хийж шүү дээ. Үндэсний бахархлын тэр хэл тийм ээ. Тэр тухай ч нэгэд холбогдуулж асуух гэж байна. За ингээд асуулт маань юу гэхээр Монгол бичиг болон энэ бие тус соёлын өв гэж ер нь юу хэлдэг юм бэ те? Яагаад энэ хоёр сэдв ер нь өнөөдөр онцгой ажил бүгдэлтэй болоод байна уу? Энэ тухай хэлээч. За би одоо энэ Монголын үндэсний олон нийтийн телевизийн түүх уламжлалын редакцт одоо сургуулаа төгсөөд одоо нэг 10 гаруй жил ажиллаж байна. За энэ хугацаанд бол одоо бас олон сайхан туршлагатай сэтгүүлч, редактор, найруулагчтай одоо хамтарч ажиллаж энэ өдрийг хүрлээ. Зогсоосонд дурдвал одоо би их сургуулаа одоо Монгол Улсын их сургуулийн монгол хэл их хүчийг судлалт төв судлалын ангийн мэргэжлэр одоо жомоо өгч дээрээ төгсөөд одоо сайхан монгол бичиг одоо сураад ингээд 2015 онд үндэсний телевизэд дараад одоо соёлын бие толон бие төсөвийн тухай нэвтрүүлэг бэлтгэж эхэлсэн. Тухайн үед одоо манай редакцад за төрийн сойрхол зохиолч Талхагийн Нарвах маань, соёлын гоо үзтгэлдэн Шилмагийн Олгох маань, за тэгээд одоо найруулагч Уран Чимэг, сэтгүүлч Долгор Сүрэн гэх мэт одоо бас найруулагч Чингис гэдэг олон сайхан туршлагатай найруулагч Туяа гэдэг олон сайхан туршлагатай хагчнэр манад өгтөж аваад одоо энэ соёлын үеийн нэвтрүүлэг одоо бэлтгэх одоо гараа маань эхэлж исэн гэх юм уу. Тэгэхээр яг би нэгдүгээр одоо ингээд одоо сэтгүүлчийн суурьтайгаар одоо бас нэлээд хэдэн жил ажиллаж байгаа гэж өөрийгөө бодож байна. Энэ дэр яг одоо соёлын өв. За тэгээ соёлын бие толон бие тус өв. За тэгээ үндэсний монгол бичигч гэдэг юм те. Эдний тухай бол одоо би яг тухайлсан мэрэгжлийн одоо яг монгол бичгийн тухайд бол яг миний үндсэн мэрэгжил учраас тэн дээрээ бол одоо тухайлаад л ярьж болж байгаа. Соёлын бие толон бие тус өвдөрөө бол би яг одоо нэг ажлынхаа туршлагаараа одоо соёлын үндэсний төвгөл олон байгууллага судлаач эрдэмтэд музей энтертэй ингээд хамтарч ажиллаж байна. Тэгэхээр бол яг соёлын өвийн конвенц гэж байдаг. За соёлын өвийн конвенцт л одоо соёлын бие толон бие тус өв гэж одоо ангилдаг. За соёлын бие төв гэдэг бол одоо яг биетээрээ байдаг. Одоо энэ манай хөшөө чулуу одоо тэгээд энэ содар ном гэдэг ингээд биетээ зүуд бүхэн бие төвд ордог. Тэгээд соёлын бие тус бус өв гэдэг бол одоо
дуу хуурч гэдэг юм уу те. Одоо манай ардын бэлэгээ бас ер нь соёлын бие тусыг ингээд миний ойлголтоор бол одоо хүний оюун ухаанаас төрсөн тэр соёлын одоо илэрхийллүүд бүхэн соёлын бие тусаг болж байгаа. Тэр соёлын бие тусаг бол зөвхөн хүнээс хүнд удмаас удамж дамждаг тийм зүйл байна. Жишээ нь уртын дуу соёлын бие тусаг. Уртын дууны өвлөө уламжлагчдад соёлын бие тусаг үеийг өвлөө уламжлагч гэдэг юм уу те. Ингээд соёлын бие болон бит бус өвбөл Монгол орн бол энэ үүрэг маш баялаг шүү дээ. Одоо Монгол улсаас дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн одоо хамгийн анхны үгт чинь одоо агуу их орхины хөндий байна. Орхины хөндий соёлын дурсгал газар. Дараагаар нь тэгэл Монгол алтай одоо тэр их эртний хүмүүсийн хадны зурагч гэдэг юм уу те. За бит бус өвөөсөхэд л одоо лимбний битүү амьсгаа, инг хөөслөх гэдэг юм одоо тий. Тэгэл Монгол бие биелгээ гэл ингээд одоо соёлын бит бус өвөөс Монгол улсаас ЮНЕСКОд бүртгэгдсэн үүдэл маш их байдаг. Зөө. Тэгэхээр яг хөв соёлоо хамгаалах нь зөвхөн төрийн үүрэг үү эсвэл иргэн бүрийн хариуцлага уу? Энэ тухай чи юу гэж боддог? Бодлоо хэлвэл тий. Ер нь яг соёл судлаачдын донд ийм зүйл байдаг л та. Соёлын үеийг хамгаалах хамгийн сайн арга юу вэ гэхээр тухайн хүн ойлгох хэрэгтэй. Энд чи одоо энэ хад чулуу хадны мөхөрсөн урлаг гэдэг чинь маш үн цэнтэй зүйл гэдгийг ойлгоно. Хоёрдугаарт энэ буган чулууч гэдэг юм уу энэ бит бус үүдвэл эн чи одоо ингээд монголчуудын өнөөдрийн түүх биш хүн төрөлхтний түүхийн нэг хэсэг гэдгийг ухамсарлаж ойлгосон тохиолдолд тэр соёлын үеийг хамгаалах хамгийн сайн зүйл нь бол бит бус өвдөрч гэсэн ялгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд тэр соёлын үеийн одоо ойлголтыг бол маш сайн авах хэрэгтэй. Тэгээд төрийн үүргүү хувь хүний үүргүү гэхээр за яг Монгол Улсын засгийн газар Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо эх оронч үзэлч гэдэг юм уу. За тэгэл ингээд олон нэгдээд сургуулиудын хөтөлбөрч гэдэг юм. Энэ бол яат ч Монгол Улсын засгийн газар Монгол Улсын төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого бол одоо маш эрчимтэй сайн явагддаг юм шиг санагддаг. Манай соёлын яам бол одоо олон хурал зөвлөгөөнүүдийг одоо бит бус өвлөө уламжлагчдыг алдаршуулах гэдэг ингээд өөрсдийн үүрэг даалгавар одоо чиг баримжаагаа бол маш сайн барьж ажилладаг. Энэ дээр бас Монголын үндэсний олон нийтийн радио телевиз гэхэд л одоо жилийн дөрөв үйлрэл Монгол орнороо явж соёлын бит болон бит төсвийн тухай нэвтрүүлэг ард түмний нийгмийн амьдралын ой санамжийг бичиж үлдээх гэд. Энэ бол одоо ингээд манайх чинь нэгдүгээр төдөө хүмүүсийн ярьдгаар бол одоо эн чинь төрийн татвараар санхүүждэг гэж юм чинь ялгаагүй л одоо төр бас соёлынхоо өвд анхаарал тавьж байгааг нэг хэлбэр болов гэж бодож байгаа. Нөгөө тал дээр одоо хувь хүн бол одоо энэ иргэнийхээ эрх үүргийн хувьд л одоо өөрийнхөө үндэсний соёл уламжлалаа үр хүүхдтэй бол тодорхой хэмжээгээр өвлүүлж үлдэх ёстой шүү дээ. Үлдэх ёстой. Жишээ нь таа ч гэсэн үр хүүхдтэй одоо ингээд үндэсний их баяр наадам, цагаан сар гэдэг монголчуудын том баяраар дамжуулаад үр хүүхдтэй дээл хувцас яаж өмсөх, хүнтэй яаж мэдлэг хүндлэх. Тэгээд тэр хурдан морь одоо тэр хүчтэй эртээ бөхчүүд энтрийг бол одоо ингээд их сайхан тайлбарлаж таниулж гин гэдэг бол одоо хувь хүмүүс үндэснийхээ соёл уламжлалыг өөр хөвгтдээ өвлөн уламжлуулж байгаа л зүйл. Тэгэхээр яг энэ дээр бол төр бол одоо маш зэгцтэй сайн бодлого гаргаж явбал энэ өөрөө зэгцэн. Зөө. Тий. За одоо хоёлаа дараагийн асуулт энэ. Монгол бичиг рүү их орж ин төрөө би ярьсан те. Монгол бичгийн тухай ингээд хэдэн асуулт өөрчн тавья манай сонсогчдод сайхан хариулж өгөхгүй юу. Монгол бичгийн түүх хэдэн жилийн өмнө ирнэ эхэлдэг үү? Монгол бичиг бусд бичгээс ирнэ юугаараа онцлог вэ? За эхлээд энэ тухай ингээд хариулж ярих уу. За тэгээ. Ер нь яг уу энэ эхлээд ингээд хүн төрлөختөн өөрөө ингээд бичиг үсгтэй болсноор бол бидний өнөөдрийн ингээд хөгжил дэвшлийн бол одоо хамгийн том зүйл вэ шүү дээ. За монголчуудын хувьд одоо монгол бичиг за үүсэл гарлын хувьд л одоо тэгэл согд гаралтай аримай бичиг ч гэдэг юм уу одоо ингээл одоо 8-9 зууны үед хэрэглэгдсэн ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт эзэн богд Чингис хааны үеэс одоо монгол төрийн одоо бичиг болж төлөвлөсөн ч гэдэг юм уу те. Одоо ингээд ярьж болж байгаа. Жишээ нь одоо ингээл сайхны хүртэл чинь одоо монгол бичиг хамгийн эртний дурсгал гэхэд Чингисийн чулууны бичиг гэж бид мэддэг байлаа шүү дээ. Одоо Орсын албанаас Эрмитаж юм үчид байдаг. Одоо байгаль нуурын тэндээс олдоод явсан гинлээч гэдэг юм уу те. Тийм
одоо ингээд түүх энтрийг ярьж байгаа байхгүй. Тэгэхээр яг хөө ингээд монгол бичгийн түүх, гарал үүсэл, за тэгэл өсөгдлийн тогтолцооч гэдэг юм уу те, энэ бүхнийг үл ингээд хүн болгон ингээд интернет ямар нэгэн сувгаас олоод мэдчих хэрэгтэй. Энэ дээр ингээд монгол бичгийн тухай зүгээр миний ярмаар байгаа зүйл юу гэхээр бид өнөөдөр яагаад энэ бичиг үсгээ ингээд сэргийлэх гэж оролдоод яагаад энэ бичиг үсгээ хайрлаад байгаа вэ гэдгийг хүмүүс ихсээ ойлгох хэрэгтэй. Энэ чинь бид энэ бичиг үсгээр чинь одоо дор хаяж 1000 орчим жил өөрсдийнхөө ой санамжийг тэгээд ирсэн байхгүй. Манай өвөг дээдсийн одоо ой санамж, ном судар, бидний түүх тэр чигтэл монгол бичгээр маань уламжлагдаад ирчихсэн. Одоо алтан тавч, эрдэнэ тавч гэл ингээл бодоод үзгэрчтэй. Тэгэл монголчуудын бол одоо эн чинь бас олон нутгийн аялгаунд өөрөө нэг ядаг тохирдог. Одоо жишээ нь нөгөө ХГ 2 сэлэгдэг ч гэдэм өв 2-ыг нэг үсгээр уншдаг. Жишээ нь одоо халзан гэдэг үг байлаа гэхэд зарим нутагт тэрийг халзан, зарим нутагт галзан гэж хэлж ийн гэдэг чинь л одоо нөгөө ХГ 2 үсгч нөгөө ижлэгэн тэмдэгтэр бичигддэг учраас энэ чинь нөгөө монголчуудын олон ухсаатныг нэгтгэх гэдэг тал дээр өөрөө бас их чухал ач холбогдол. Ерөөсөө монгол бичгийн хамгийн чухал ач холбогдол нь юу гэхээр монголчууд монгол бичгийг сурвал өөрийнхөө одоо утга агуулгыг маш сайн ойлгодог бол. Яг тэгвэл монгол бичигт монгол үгний гарал байдаг хөөхгүй. Одоо чинь бид нар уул гэдэг үгийг монгол бичгээр агуулаа гэж хэлж штэ. Уул гэдэг үгний гарал нь юу вэ гэхээр агуулаа буюу агуулах гэсэн утгатай байгаа хөөхгүй. Тэгэхээр уул гэдэг дотор чинь бүх юм агуулгадж идэг үстэй. Уулын дотор юу вэ штэ. Амтан, ургамал, хараатан, жигүүртэн гэхээр маш баялаг зүйл байгаа хөөхгүй. Энэ мэтчлэн бид нар нөгөө монгол бичгийнхаа бичгээ түлхүү хэрэглээд за тэгээ монгол бичгийн бичиж сурсан тохиолдолд бол одоо нөгөө өнөөдөр ингээд одоо залууч гэдэг ч гэдэг юм уу те ингээд монголчуудын монгол хэл мөхөд байна. Монгол хэлний үгийн сан их баялаг бус болоод байна гээл те. Энэ байдал бол монгол бичгээ их сайн сурснаар арилгах байхгүй. Тэгэхээр ингээд зүгээр тавчхан хэлбэл монголчууд бол энэ монгол бичиг бол одоо зарим хүмүүс уйгуржин бичиг энэ төр гэж ярьдаг шүү дээ. Уйгуржин монгол бичиг. Хуучин монгол бичиг гэж ингээд ярьдаг шүү. Тэгэхээр чи өнөөдөр бол монгол бичгийг манай монголчуудын 40-100 жилийн өв соёлыг тэгээд ирсэн учраас монгол бичиг л гэж нэрлэх хэрэгтэй. Танай охин бол одоо баг уйгуржин бичиг л гэж уйгуржин л гэж ярина. Бидний үеийн шууд тий бас нэг оюутан багч бидэрч бас нэг жил энэ бас тэр боловсролын системд орж бодлогоор бидэрч бас нэг жил тэр заалгасан шүү дээ. Тий заалгасан. Тий тийм 90-ад онд тэгж ийсэн юм. Тэгээ сүүлд нь телевизээр энэ тэгээ нөгөө хангуй антраа чоймог антраа заалаа. Тийм Монгол улсын төрийн сойрхол ардын багш чоймог багш маань 1989 91 онд данууд одоо үндэсний телевизээрээ одоо монгол хүчгээ заагаад монголчууд бол одоо чоймог шиг юм л одоо тэр монгол хүчгийн чоймог гэдгээр нь одоо маш сайн мэдэн штэ. Чоймог багш одоо монгол хүчгээс гадна монголчуудын энэ түүхийг сурвалж бичгийн судалгаанд бол одоо маш хүнтэй хувь нэмэр оруулсан. Тэрийг бол одоо Монгол болоо дэлхийн эрдэмтэд бол одоо үнэхээр сайн мэддэг баха. Тэн дээр бол одоо Монголын нууц тавчаа, алтан тавч, Монголын нууц тавчаа, Лувсан данзны алтан тавч хоёрын харьцуулсан судалгаа энэ төргээл одоо жинтэй бүтээлүүд нь байгаа ш. Тэнчнээс одоо дөр ингээ би бодоод хахад багш юу хайдаг байсан бэ гэхээр монголчуудын оюун санаа, монголчуудын хүсэл эрмэлзэл, монголчуудын тэр одоо өндөр дээд үг маань дэлхийд яагаад ийм агуу улсыг байгуулсан бэ? Тэр агуу улсыг байгуулахад ямар бодлогыг барьж, ямар одоо зан ашиг, ямар түүхийг бүтээлцэж явж ирсэн бэ гэдэг бол одоо манай Монголоос товчоо алтан тавч эднэрт одоо байж байгаа шүү дээ. Гүн рүү өнөөдөр бид нэр тэрийг хаадын түүх гэж байгаа боловч тэрний дотор чи маш олон ном үг, сургаал өгүүд гэж маш олон зүйлс байдаг. Тийм тий. Тэр дөрөв тэр асуусан. Тэгээд бусад бичих гэдэг байгаа шүү дээ. Бусад бичгээс энэ манай монгол бичих чи юугаар онцлог ялгаатай гэж боддог. Ер нь яг хөө тэгээд бид нар чинь нөгөө ингээд босоо бичиг гэж ярьдаг шүү дээ. Дэлхийд яг хөө босоогоор бичдэг улс үндэстнүүд зөндөө байгаа шүү дээ. Босоогоор бичдэг улс үндэстнүүд зөндөө байгаа. Яг одоо бусад улс үндэстнээс ер нь бол одоо ялгаа гэхээс илүүтэй үндэсний онцлогийг маш сайн хадгална. Нөгөө талаар бол энэ бичиг үсэг чи ингээд одоо 1000 орчим жил ингээд солигдохгүй хэрэглэгдээд хэрэгэлсээр ирсэн байна гэдэг чинь тэр бичиг үсэгт л ерөөсөө маш том одоо маш боловсронгуй тийм тогтолцоог бий болгосон нь бусад бичиг үсгээс ялгаатай юм бол гэж бодож байна. Тэгэхээр тэр одоо жишээ нь монголчууд
За түүхэндээ ингээл Мандан Бадарч бууранд ороодох цаг үе байлаа ч гэсэн монголчууд монгол бичгээ хизээж хайж гээгүй ардсан байхгүй. Одоо жишээ нь ингээл одоо Манччин гүрний дарлалч гэдэг юм уу, социализм үүч гэдэг юм уу те монгол бичиг ямар нэгэн байдлаар хэрэглэгцээр л гэдэг. Өнөөдөр Монгол улсын одоо бүх засаг захиргааны нэгжийн тамгууд бүгд монгол бичгтэй байна. Энэ байж л. За энэ ерөөсөө тэгвэл өнөөдөр ямар төвшөнд байна хэрэглээ монгол бичиг хэрэглээ. Яг өнөөдөр одоо энэ хос бичгтэн гээд одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаг за тэгээд Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 1 2 3 гэж байдаг. Дөрөв гэж гарснаа би тэрийг санахгүй. Энэгээр л одоо Монгол бичгийн хэрэглээ маш сайн болсон шүү дээ. Албан байгууллага болгон 2025 оны 1-р сарын 1-ээс эхлээд үндэсний бичгээр албан бичгийн хоорондоо монгол бичиг болон кирилл бичгээр хосоор нь явуулдаг гэсэн. За тэгээл одоо монголчууд ч юм бол одоо бэлэг дурсгалч гэдэг юм маш олон зүйл нэг уран бичлэгээ хэрэгжилж байна. За тэгэл ер нь монгол бичгийн хэрэглээ сүүлийн жилүүдэд бол маш их өссөн. Монгол бичгийн мэрэгчлэтнүүд одоо ажил олддгүй байсан тийм цаг үе л одоо Монголын түүхэнд байхгүй шүү дээ. Монгол бичгийг мэддэг байсан хүмүүс л бүхий л цаг үед одоо үнэтэй хүндтэй байсан. Энэ цагууд ч гэсэн монгол бичгийг мэддэг хүмүүс одоо бүр сайн мэддэг нь ховор. Тэр хүмүүсийг одоо нөгөө Монголын төрд ажиллах одоо архив албан бичиг хөтлүүлэх гээл одоо нөгөө хүний нөөцийн хувьд л одоо бас энэ чи буцаагаад нөгөө монгол бичиг хэрэглээ нэмэгдэхээр хүний нөөцийн хувьд бас дутагдaltaй болчихж байгаа. Тэгэхээр монгол бичиг хэрэглэвэл маш сайн. Өнөөдөр энэ нэг үе бодвол ингээл хаяг реклам дээр ч гэсэн нэг монгол бичгийг оруулчих гал хүн нэг найр хийсэн ч гэсэн нэг би нэрээ нэг монгол бичгийг бичүүлчихээ гэл ингээл энэ чи хэрэглээ нэмэгдэж байгаа нь хэлбэр шүү дээ. Төрийн хувьд бол одоо хэрэглээ нь бол маш сайн гэж одоо тийм судалгаанууд гарсан шүү дээ. Одоо төрийн бүх албан байгууллагууд хос бичгээр харилцдаг болсон. За манай үндэсний телевиз ч гэсэн одоо бүх нэвтрүүлгүүд дээр одоо титр буюу хүмүүсийн нэрсийг монгол бичиг болон кирилл бичгээр хостуулаад за одоо бараг л 2016 оноос эхлээл ерөнхийдөө ингээл шат дараалан жил өргөцсөн ингээл ахаал тогтмолжоо л хот. Тэгэхээр энийг би л монгол бичиг хэрэглээ сайн байна л гэж одоо өөрийнхөө бодож байна. Тэгэхээр нэг тийм одоо надад тийм дата судалгаа авахгүй учраас би тэрийг одоо монгол үндэсний төдөө үн хэрэгжилж ийнэ гэж бодохгүй. Одоо хэлж чадахгүй. Гэхдээ миний одоо энэ хүрээлэл миний одоо энэ сонирхлын хувьд одоо монгол бичиг хэрэглээ нийгэмд ямар шиг хэрэглэж ийнэ гэдгийг харж сонирхдгийн хувьд бол одоо 10 жилийн өмнөхөөс 5 жилийн өмнөхөөс 2 жилийн өмнөхөөс бол маш их ихсэл гэж одоо би хувийнхээ хувьд үнэхээр зөв. Одоо тэгээд ялангуяа хүүхэд залуучуудад те монгол бичгийг одоо хүргэхийн тулд ирээдүйд ямар бодлого төрөөс ер нь барих ёстой гэж зүгээр боддог хувийн хувьд. Тэгээ одоо ухаандаа одоо сургуулийн хүүхдүүдийн одоо сургууль энэ боловсролын систем монгол бичиг байгаа. Одоо орж байгаа юу? Сургуулиуд орж байгаа тий. Түрүүн чи сая нэг зөв хэлжлээ бас. Энэ одоо ухаандаа хаяг байгуулгын хаягууд гэдэг юм уу супермаркет дэлгүүр орчны хаягуудыг монгол бичгээр тавиад эхлэх юм бол наад зах нь би бас боддгийг. Хаягуудыг монгол бичгээр ингээд тавиад эхлэхэд хүн ингээд монголоор чинь нэг хараад бол яахгүй. Тэгээ хоёр нэлээд харж тогтоогоод нэрийн чиг юм байна. Тэгээ хүмүүсийг би бас боддог гарын үсгээ монгол босоо бичгээрээ зурж сураасаа гэж. Энэ тэгээд эхлэхэд зэрэг чинь энэ монгол бичгийн одоо хэрэглэх төвшин өсөх юм биш үү гэж дотроо боддог юм л да. Тийм энэ бол хувь хүний хувьд л одоо ингээд өөрийн энэ нөгөө үндэсний үзэлч гэдэг юм уу те үндэсний соёлоодыг түгээн дэлгэрүүлэхэд бол энэ нөгөө маш том зүйлээс эхлэхгүй нэг таны хэлдгээр одоо гарын үсгээ монгол бичгээр болгох ч байдаг юм уу те хэрвээ одоо ингээ худалдаа 8 эрхэлдэг бол түүнийг одоо хаяг юмдаа ямар нэгэн байдлаар монгол бичгийг оруулах ч гэдэг юм уу те энэ бол одоо бас л би энэ дээр маш сайн эерэг юм хэлэхэр яг тэгвэл одоо сүүлийн жилүүдэд одоо энэ монгол бичгээр хаяг реклама бичих газрууд бол ихсэн шүү дээ. Одоо манай энэ Төв аймаг энтерлөө Төв аймаг Архангайч гэдэг юм одоо гудамж энтрүүдээ одоо нэршлиг заасан тэр дандаа хос бичгээр байгаа шүү дээ. Одоо хүмүүс анзаардаг байхгүй юу? Би ингээд аймаг сум руу орохдоо ингээд хардаг байхгүй юу? За энэ аймаг одоо тэр сумын одоо ухаандаа нэр нь монгол бичгээр байж байгаа юу? Эсвэл самбар зам дагсан самбар байдаг шүү дээ. Ухаандаа тэр аймагаас тэр аймаг руу гэдгийг монгол бичгээр бичээд тэдэн километр гэж тавьж болно тийм ээ. Болно шүү дээ. Зам дагуу. Тий, энийг бол тавиад эхэлсэн шүү дээ. Тийм үү. Одоо жишээ нь ингээд Архангай аймагт орлоо гэж бодоход чи Архангай аймаг за ингээд ийшээгээ яваад одоо заяа өрөөний хийтчих гэдэм ийшээ яваад булгуулч гэдэм ингээд нэг юм одоо дөрвөн зүг чигийг заасан юм дээр бол монголч хэрвэж идэх шүү дээ. Үгүй анзаарч харах юм бол зөндөө байгаа. Зөв. Би нэг хэсэг одоо 2 жилийн өмнө л одоо маш сайн
анзаараад явдаг. За энэ Монгол бичигтэй байна да, тэр Монгол бичигтэй байна да гэл ингээл харахад чи ерөөсөө Монгол бичигч юм тавьсан байна тий. Бүр самбар хаяг за хаяг маяга. Тийм тэгээ төрийн байгууллагууд чи их сайхан монгол бичгээр хаягаад тавьсан байдаг шүү дээ. Одоо татвар, нийгмийн даатгалч гэдэг юм уу тий. Одоо жишээ нь онцгой байдлын газар гэл ингээд аймаг сумдуудад ингээд байдаг төрийн байгууллагууд чи ерөөсөө хос бичигтэн аягныхаа өрөөнд л өөрсдийнхөө хаягийг монгол бичгээр болгоцсон. Дотроо оронгууд нөгөө албан тушаал нөгөө өрөөний хаягууд чи монгол бичгээр болцсон байгаа шүү дээ. Бид нэрсээ анзаарч харуул нийгэм монгол бичгээр хэрэглээ. Нилээ нийгэмд бол монгол бичгээр хэрэглэх сайн байгаа шүү. Зөв. Тэг хоёул залуусгаа ярьлаа тийм залуучууд ялангуяа энэ монгол бичиг одоо ер нь сурахад ямар бэрхшээл тулгардаг гэж боддгоо ер нь. Бэрхшээлийн тухай. Юу гэж бодож байна. Гэхдээ ер нь тэгээд монгол бичиг тулгархад бэрхшээл байхгүй шүү дээ. Хүн өөрөө сурах гэж хүсвэл ерөөсөө монгол бичгийн ном сонин судар тэгэл одоо олон 10 багш нарын захим хичээл интернет гэдэг маш их зүйл зөндөө байгаа. Зүгээр л өөрөө сурах хүсэл нь харин байхгүй ч магадгүй. Хүсэл нь байвал ерөөсөө монгол бичиг сурахад сургалт явж байгаа шүү дээ. Монгол бичгийн сургалтын төвүүд, хувийн багш за тэгээд онлайн хичээл гээд одоо нэг үе бодвол монгол бичиг сурах арга чинь маш их сайхан. Угаасаа монгол бичигч өөрөө анханаас их боловсронгуй бичиг үсэг учраас одоо хүн хурдан хугацаанд сурж болно. Бүр лавшруулаад бүр дэрний утга учирыг ойлгоод явж болно ш. Надад бол залуучуудад бол энэ монгол бичгийг сураарай. Ямар ч бэрхшээл байхгүй шүү. Өнөөдөр бид нэр компьютер дээр монгол бичгээр шивж болж байна. Утсан дээр монгол бичгээр шивээд хоорондоо чатлж болж байна. Ерөөсө бүх төрлийн платформуд дээр монгол бичгийг нэвтэрчихсэн. Монгол бичгийг сурах гэвэл монгол бичгийн онлайн хичээлэл үзэхэд л одоо Монгол Улсын их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль за тэгэл соёлын яам, хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хичээлүүд нь бүгд өөр байж. Одоо манай чамаа их хичээл гэсэн одоо YouTube дээр байж л шүү дээ. Ямар ч асуудал. Зөв те. Монголын бичгийг дэлхийд сурталчлахын тулд юу хэрэгтэй гэж боддог. Дэлхийд бид нар одоо монгол бичгийг гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энэ тухай юу хэлмээр байна. Ер нь за Монгол уран бичлэгийн бичлэг гэдэг одоо энэ өв өөрөө нэгдсэн үндэсний байгууллага ЮНЕСКОгийн дэлхийн соёлын яралт хамгаалах жагсаалтанд одоо 2012 онд бүртгүүлээ, 11 онд бүртгүүлээ. Би оны сайн мэдэхгүй байна. Энэ бол дэлхийн үед бүртгэгдсэн. Одоо монголчуудын олон зуун жилийн бичиг үсгийн уламжлал тэр бичиг үсгийн соёл гэдэг зүйл ерөөсөө дэлхийн анхааралд орсон зүйл байхгүй. Одоо монгол бичгийг бол би хүмүүсийг сайхан анзаардаг гэж боддог шүү дээ. Яг одоо дэлхийд одоо яаж хөрөх вэ гэдэг дээр нь л одоо надад бол одоо яг үндийг л санаал. Гэхдээ зөвхөн хойд өөний гэж боддог чи юу тэр бодлоо хэлвэл тийм. Ер нь яг хөө ингээд бид нар өөрсдөө их сайн хэрэглээтэй болвол энэ аяараа түгнэ. Монгол бичиг нөгөө талаараа монгол бичиг уран бичлэг бол маш сайн төгжчихсэн. Одоо жишээ нь ингээд каллиграф гэдэг орлого байна шүү дээ. Уран бичлэг каллиграф. Монгол дэрж байгаа жуулчин болгоно каллиграфаар нэрээ бичүүлээ сайхан үгс бичүүлээ л явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо ингээд их сайхан. Тэгэхээр одоо энэ төгөх боломжтой өв. Төгөх боломжгүй зүйлсүүд гэж байна шүү дээ. Одоо жишээ нь манай үндэсний бичиг одоо дэлхийд төгөх ч гэдэм үү те. Энэ тал дээр бол манай үндэсний бичгийн онцлог бол дээрээс доошоо босоо бичдэг. Одоо баруунаас зүүн тишээ. Ингээд энэ үндэсний бичиг дээр бол нэг гайхамшигтай зүйл нь одоо бид нар монгол бичгийн уран бичлэг, хулсан бичиг гэдэг одоо монгол бичгийн ихмэл, дөрвөлжин ихмэл, угалзын ихмэл гэл ингээд бичиг үсгийн маш олон төрлөөр бичиж болдог бичиг байхгүй. Тэгэхээр чи одоо энэ бүхнээ бид нэр илүү сайн эзэмшээд ирээдүйд ингээ бичиг үсгийнхаа одоо энэ нөгөө гайхамшигыг харуулж болно. Илүү технологиж болно. Нөгөөдөөгөр бид нар одоо дэлхийд ирээдүйд юу гайхах вэ гэхээр ер нь монгол бичиг дээр соёл дээрээ ингээд нийтд нь ингээ соёлын бит болон бит төсөв дээрээ бид нар ер нь ирээдүйд ер нь дэлхийд ингээ үнэлэгдэх зүйл гэвэл бид нар язгуур хэв шинжийг маш сайн авч үлдэх хэрэгтэй. Ямарваа нэгэн юмны язгуур хэв шинж байна гэдэг нь одоо соёлын үед бүртгэгдэх нэг том шалгал. Ерөөсөө хамгийн том шалгуур нь тэр аахгүй. Үндс нь язгуураараа байна. Тэрийг өөрчлөөгөө хувираагүй. Зарим нэг зүйлийг одоо ингээд хөгжүүлээд байх шаардлагагүй шүү дээ. Манай монголчуудын өв соёл чинь ерөөсөө тийм хөгжүүлэх, засах байт юм уу те. Тийм шаардлагагүй одоо өв соёлтой ард түмэн гэж би зөв өөрийнхөө боддог байхгүй. Яагаад бодод ах уу тий яг л тий. Яагаад гэвэл бид
Яад бол бид нар чи одоо хүн төрөлхтний түүхэн туршид бол одоо маш эртний ус үндэстэй шүү дээ. Хэдэн мянганаар бидний Төв Азийн тэгш өндөрлөгдөр адуу малаа маллаад за тэгээд эртний одоо төр тулсуудыг бий болгоод одоо хүннүү өрөнгө жил дэлхийн төр тулсуудын бас анхдагч гүрнүүдийн нэг шүү дээ. За тэгээд хүннүүгийн төр тулс, за тэгээд Нярон Сямби, за тэгээд ерөөсөө монголчуудын хамгийн оргил үе ч юм бол одоо 13 дугаар зуун буюу их Монгол улсын үе. Монгол улсын үеийн дараа Хувилай хаан гэж Монголын бас их агуу хаан. Ингээд бодохоор чи бид нар ерөөсөө дэлхийн талыг эзэлсэн гэсэн боловч тухайн үед дэлхийн одоо нийт хорой газрыг бол ер нь дийлэнхт нь эзэлсэн ийм ард түмэн гэдэг чинь. Тэр ийм ард түмэнд бол ард түмэн чинь маш их одоо өвийг хураачихсан, маш их дуршлагыг хоримтлуулчихсан ийм ард. Ерөөсөө дэлхийн бүх улс үндэстэндээ эртнээс харилцаад ирчихсэн ямар соёл гэж ямар зүйл байдгийг, худалдаа харилцаа гэж ямар зүйл байдгийг, улс төр гэж ямар зүйл байдгийг гэдгийг бүр эртнээсээ ингээд мэдээд тэр бодлогыг дэлхийд тодорхойлоод ирсэн ард түмэн. Тэр ард түмний соёл уламжлал өнөөдөр ч гэсэн ингээд бид нар наадмын өдрүүдээр те эзэн богд Чингис хаанаараа монголчуудын одоо 9 хөлт цагаан тугаараа ингээд бахархаа сууж ийн гэдэг чи бид нар өнөө эртний соёлоо алдаагүй ийм ард түмэн байхгүй. Тэгэхээр чи ерөөсөө бидний соёлд ямар нэгэн одоо миний хувьд ч бидний соёлд ямар нэгэн засвар хэрэггүй, ямар нэгэн шинжилэл хэрэггүй, бидний соёл уламжлал бол хизээж хоцрогдохгүй соёл уламжлал байхгүй. Яагаад гэвэл бид нар чинь одоо хүн хүнийхээ төлөө, хүн байгалийнхаа төлөө одоо тэгээ буцаагаад одоо нөгөө энэ байгаль дэлхийг шүтэх уламжлал, одоо ахас ихсээ хөндлөх энэ уламжлал, за тэгээд одоо юу гэдэг төр төсөө хөндлөх уламжлал, за тэгээд одоо энэ таван хошуу малдаа хандж байгаа хандлага нь хүртэл өнөөдөр бусад улс үндэстнээс өөр байгаа үст. Монгол хүн гэхдээ чинь өнөөдөр наадмаар одоо ингээд хинийч мөр уралдаад төрүүлээд ирэхэд л одоо хүн болгон огшч идэг шүү дээ. Төрүүлсэн моринд огшно, хамгийн сүүлд ирсэн морийг хөөртөж баярлна. Ийм одоо эртний соёлтой, энэ эртний соёл уламжлал, энэ эртний соёлынхоо кодчлол, энэ соёлынхоо илэрхийллийг алдаагүй ард түмэн бол байж л манай соёл бол одоо би хичнээн 100 жил болсон ч гэсэн одоо маш сайн бүх оршсоор байх болно гэж. Одоо жишээ нь ирээдүйдийн залуучууд яана гэж тэгдэг шүү дээ. Та нар юу ч гэсэн магадгүй та нарыг тэгдэг байсан биш магадгүй шүү дээ. Ирээдүйдийн залуучуудын улс орны өв соёлоо яаж авч байгаа юм. Би бол ирээдүйд санаасаа боддог шүү дээ. Манай улс яагаад гэвэл бид нар чинь маш их эртний соёл уламжлалтай учраас тэр өвдөөцийн соёл уламжлалаараа бид нар явна. Гэр бүлийнхаа тэр нандин харилцаагаараа бид нар явсаар л байна. Тийм тий. Яг. За тэр яг Монгол бичиг рүү ирээд орё л та. Тэгэхээр Монгол бичгийг би нэг юу яажсэн маа. Бид нар нэг өвөр Монголын дуу оруулагч киноны жүжигчдтэй хамт юу дуу оруулсан. Тэгээ өвөр Монголд очиж. Тэгсэн чинь тэд нар биштэй дуу оруулахдаа Монгол босоо бичгээ ирээ тэр дүрийнхээ үгийг бичээд тэгээд тэрийг уншаад дагаж уншаад дуу оруулаадсан байхгүй. Тэгэхээр зүгээр юу асуух гэхээр Монгол бичгийн бичгээр ингэж байгааг Монгол бичгийн ярианы болгож хүн ярьж болох уу? Ялгаа байна уу? Бичгийн ярианы гэж байдгүй Монгол бичгийн дэр нь. Ер нь одоо энэ чинь Монгол бичигдэл тийм байхгүй. Бичгийг хэлвэл бичгийг л байх хэвээр. Ярианы хэлвэл ярианы л хэлэх хэвээр. Ухаандаа тэр би Монгол бичгийг дагаад ярианы болгож яах юм бол бид өвөр монголчуудыг ярих уу? Аялагтайгүй юу? Үгүй шүү дээ. Яг тэр чинь одоо бид нар өнөөдөр одоо бүгд хятад ард улс өвөр Монголын өөртөөс хорон бол тэр чинь баримжаа аялгау энэ төр гэж байдаг шүү дээ. Бараг аялгаугаа баримжаа болгоод одоо манай монголчууд л одоо бид нар өнөөдөр дөрвүүд баяд одоо хотон ч гэдэг юм уу те. Ингээд дарганг одоо ингээд олон хсаатны бүрдлийн өөрсдийн нутгийн аялгау хэллэг байна. Яг тэрнтэй адилхан өвөр монголчууд маань Монгол гэдэг эзэнт гүрний нэг том салаам учир нэг Монгол гэдэг үндэстний одоо бас нэг хит хитэн том хсаатны бүлгүүд учраас тэр аялгаугаар л ярьж байгаа. Таны төрөний тэр орчуулагчд ингээд бичиж байна гэсэн маань тэрэд ингэсэн л байх л та. Монгол бичгийн татлан бичиг гэж байдаг. Монгол бичгийн татлан бичгээр одоо ихшгүүдийг хураагаад маш хурдтай бичиж болдог. Ингээл гүйлгээр биччихдэг. Тэгээд тэрэд яг тэр гүйлгэн бичлэгээрээ одоо өөрс би сонсож байгаа яриагаа шууд ингээл бичнэ. Тэгэхээр одоо би ингээд нэг үсэг хүчээл ингээл үхэт чин лааг байл ингээл биччихсэн зүгээр Монгол бичгээр ингээл болоо.
тэрс тэрүүгээрээ биччихсэн байж магадгүй. Тийм байна тий. Тийм. Тэгээд яг одоо жишээ нь бид нар ямар ч бичгийн хэл бол одоо уул сумцсан болгоны хэл нь одоо яг бичгийн хэл нь эртний хэл байдаг. Өнөөдөр англи хэл ч гэсэн маш эртний хэл шүү дээ ер нь бол. Маш эртний хэл. Бид нэр англи хэлээр одоо нэг үгийг одоо биччихэд 3-4 янзын дуудлагаар дууддаг шүү дээ. Гэхдээ хамгийн орчин цагийн үеийнхэн дуудлагаар дууддаг шүү дээ. Тэгэхээр бид нар одоо жишээ нь ингээл яг монгол өчигдөр хүмүүс тэгээд нэг юм лээд аав гэж чичээд абуу гэж ярих уу ч гэдэг юм уу те. Ижиг гэх үү абуу ижиг гэж ярих юм уу энэ төр мэтэр. Тэгэхээр бичгийн хэл ярианы хэл гэдэг бол хоёр ондоо зүйл. Ер нь одоо энэ бичгийн хэл одоо ингээд тогтох хугацаа бол нэг 500 орчим жил байт юм л да. 500 орчим жилд одоо бичгийн хэл өөрөө ингээд сайхан төгөлдршөөд өөрийнхөө хэм маягийг олоод ингээд монгол бичиг гэхэд ч одоо 1000 жил хэрэглэгдсэн хэрэг бичгийн хэлний хувьд агуу шүү дээ. Тийм тий. За энэ асуулт байна. За бит бус соёлын өв гэж. Энэр орж байна тий. Энэ бит бус соёлын өв гэж яг юу хэлдэг вэ? Чиний бодлоор. Тийм ээ. Энэ тэгээд одоо Монгол улс дэлхийд бүртгүүлсэн ямар бит бус соёлын өв байдаг юм бэ? Энэ тухай манай сонсогч нэг товчхон хариулвал. Тийм ээ. Яг соёлын бит бус өв гэхээр ингээд хүний оюун ухаанаас гарсан зүйлийг л одоо соёлын бит бус өв гэдэг байна. Тэгээд тэр хүнээрээ өөрөө уламжлагдаж явж идэг. Тийм зүйлийг бол одоо соёлын бит бус өв гэж нэрлэнэ. Одоо жишээ нь ингээд хонда гар урлал энэ төр байна уу? Гар урлал энэ төр соёлын бит бус өвд орно. Орно тийм ээ. Тийм гар урлал гэдэг чинь өглөөний оюун ухаанаар одоо уртын дууч гэдэг юм уу, ерөөл магтаал, уул аваа дахих зан үйлч гэдэг юм. Өдөр чирээ соёлын бит бус өв шүү дээ. Яг бол хүний оюунаас гарч байгаа учраас. Соёлын бит бус баггүй. Одоо энэ уран бичлэг гэдэг чинь ч гэсэн соёлын бит бус. Бие биелгээ гэдэг чинь соёлын бит бус өв. Чи яагаад гэвэл ингээд хүний оюун ухаанаас үеэс үеж одоо дамжигдаж явдаг. Тийм зүйлийг л бит бус үг гэдэг байхгүй. Одоо оюун ухааныг л ойлгож байгаа болно. Тэгэхээр энийг бол ингээ хүн шууд ингээд нэг сонсоод ойлгоход бол бас хэцүү. Чи дотроо бас нэлээд ярихтай. Одоо яг ингээд судлаачид бол ингээд ярьчих. Библийн нэг жишээ нь ингээд яаж ойлгож ирсэн бэ? Хүн яг тухайн нөхцөлд нь орж иж л энийг ойлгох юм бэл. Ингээл одоо соёлын одоо өвийн тухайн нэвтрүүлэг бэлтгээл явж их ч юм бол бид нар чи олон зүйлтэй тулгарна шүү дээ. Жишээ нь ингээд яг энэ соёлын бит болгон бит бус үеийн одоо энэ үндсэн хэв нам ялгаа гэдэг зүйлийг би одоо нэг төсөлтөөр ажиллаад илүү гүн ойлгосон гэх юм уу. Одоо энэ соёлын үеийн үндэсний төвийн одоо бас хэд хэдэн одоо ажлууд дээр ингээд би бас өөрөө ингэ сэтгүүлчийнхаа хуваар оролцсон явж исэн. Тэгээд тэр дундаас одоо нэг засгийн газрын хоорондын төсөл юм уу те. Соёл урлагийн их сургууль дээр хэрэгжсэн. Төслийн өдөртөгчийн Эрдэнэ цэцэг гээд соёл урлагийн их сургуулийн одоо соёл судлал урлагийн захирлаа. Тэгээд төслийн зөвлөгч нь одоо манай соёлын яамны мэргэжилтэн цолмон. Одоо сая энэ чинээс өнгөрсөн жилийн мөнгөн модны бас тэрхүүн шагналын дээр авсан юм аа. Монгол би энэ төслийн дээр болохоор юу гэхээр Монгол бие биелгээг өвлөн уламжлуулж оршин тогтнох чадварыг сайжруулах гэдэг төсөл байсан. За энэ дээр би бас ингээд тодорхой хэмжээгээр өөрийнхөө нэмрийг оруулаад ингээд явж ихт бол энэ өв гэдэг зүйл бол маш эмзэг зүйл. Одоо манай өвчтөл ярьдаг чинь нэг настай хүн өвд болно гэдэг нэг ийм ботном үгүй болж байгаатай адилхан. Тэгшиг соёлын бит бус өв бол миний ойлгосноор яг тийм. Тухайн бие биелгээг өвлөн уламжилдаг байсан хүн өөрөө үгүй болоход тэр хүний өөрийнх нь хөдөлгөөний намдыг бүх зүйл байхгүй бол. Тэгээд бие биелэгчд хувьд ингээд өөрийн гэсэн хэм маяг энэ төр мэдэр гэж байхгүй. Яагаад гэвэл тэр чинь уламжлалтай. Одоо чинь баяд бие биелгээ яаж биелэх вэ гэхээр баяд бие биелэгч хүн баяд бие биелгээгээ яг л баядынхаа нөгөө хаан суудлыг гэдгээр суугаад ингээ явдаг. Нөгөө бусад угсаатнууд дахимцах суудлыг гэдгээр яваал баяд мөргөл бол баядынхаа мөргөлийг ингээл уламжлаа явчихдаг. Тэгэхээр соёлын бит бус өв гэдэг зүйл бол маш эмзэг. Энэ хүнээс хүнд дамждаг, хүнээр өвлөгдөж явдаг зүйл. Тэгэхээр соёлын бит бус өвийн өвлөн уламжлагчдыг түрүүтэй асууж байсан шүү дээ. Соёлын өвийг одоо төрөөс хамгаалах үгүй те. Төрөөс хамгаалмаар нэг зүйл юу вэ гэхээр энэ соёлын бит бус өвийг өвлөн уламжлагчдыг л энэ Монголын төр
маш сайн харж үзмээр юм шиг санагддаг. Энэ хүмүүс одоо янз бүрийн мэрэгчлээ хүмүүс байдаг шүү дээ. Жолооч, эмч, цэцэрлэгийн багш, сургуулийн багш, одоо юу гэдэг нь байрны жижүүр, байгууллагын одоо харуулж гэдэг юм. Тэгэл ингээд дарга зэрэг мөрийг хийгээл ингээд янз бүрээр явчихдаг. Тэгэхээр энэ хүмүүс чинь одоо яагаад тэгэхээр удмаас удам дамжаад туйлаа мэддэг. Удмаас удам дамжаад бие биелэгээ сурцсан. Гэрийнхэн шав сургалтаас сурцсан. Тэр энэ хүмүүс чинь янз бүрийн ажил хийж чинь амьдралын төвшин янз бүр байна. Тэгэхээр энэ хүмүүст ямар нэгэн байдлаар одоо олон улсын жишээр одоо л ингээд нэгдүгээр зэргийн өглөө уламжлагч, хоёрдугаар зэргийн өглөө уламжлагч гэдэг юм уу те ингэж сайн батламжлаад энэ хүмүүсийн одоо энэ өвдөөр анхаарах оролцоогийн илүү сайн нэмээд явбал хүмүүс нөгөө соёлын бие тус хувийг ойлгох чанар нь илүү нэмэгдэн, нөгөө талаар соёлын бие тус хувийг өвлөн уламжлагчдад маш сайн шав бэлдэх нөхцөл бололцоо нь илүү бүрдэх болов л гэж бодож байна. Тийм. За тэр яриа бол яг одоо наадмын сайхан үндэсний баяр наадам болж байгаа өдрүүдэд ингэ болж байна л да. Тэгэхээр би зүгээр өөр юм асуух гэж байна. Одоо манай Батбаяр одоо хувийнхээ хувьд наадамыг ер нь гэж боддог. Наадам гэж ер нь юу гэсэн үг юм? Энэ наадам зүгээр нэг баяр уу? Эсвэл үндэсний дархлаа болсон яг өв соёл юм уу? Наадам. Наадмын тухай бодлоо хэлвэл. Тийм. Би л яг уу тэгэл багасаа ингээд хөдөө аймаг сумандаа ингээд наадам үзэл, тэгэл сүүл сургууль соёл сураал, тэгэл Улаанбаатар хотын наадам үзэл, тэгэл төрийн наадам дээр бол одоо үндэсний телевиз дээр бас одоо тасралтгүй л ажиллаж байна. 10 орчим жил ингээд тасралтгүй ажиллаж байна. Ингээ бодохоор бол энэ үндэсний ингээд томоохон баяруудын ач холбогдол одоо нөлөөлөл гэж байдаг байхгүй. Одоо олон улс жишээ нь ингээд одоо улаан өндөгний баярч гэдэг юм уу? Талархлын баярч гэдэг юм уу? Ийм том баярууд байдаг шүү дээ дэлхийд дээр. Фестивал болоод тэмдэглэдэг. Яг энэ баярууд яагаад ингээд ийм үндэстэнд өр нөлөөтэй байна вэ гэхээр энэ өдөр чинь улс үндэстнэр нэгдчихэж байгаа байхгүй. Одоо ингээд ерөөс нэгдэл нь бий болчихж байгаа. Тэгэхээр нөгөө нэг соёлын дархлаа, төрийн бэлэг тэмдэг интернет гэл ингээд ярьж штэ. Энэний гол утга санаа нь юу вэ гэхээр одоо хөнгөнөр харуул те. Би ингээд одоо нэг жирийн нэг өдрүүдэд яг өөрийнхөө ажил хөдөлмөрөө хийгээл ингээл улс орондоо хувь нэмрээ оруулаад явж байхад одоо Монголын хамгийн том баяр бол одоо баярууд бол наадам, цагаан сар, дараа нь бол би одоо эзэн богд Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр буюу Өлийн тэргүүн сарын шинийн нэгнийг болов гэж бодож байна. Тэгэхээр энэ том баярууд бол монголчуудад өөрсдийн одоо юу гэдэг өр нөлөөллийг үзүүлдэг. Цагаан сар биш. Цагаан сар бол Монгол төрийн цагаан сар гэж ярьдгүй шүү дээ. Монголын ард түмний цагаан сар гэж шүү дээ. Тэгэхээр чин зөвхөн цагаан сар гэдэг бол ард түмний баяр байгаа байхгүй. Наадам ч гэсэн бас ард түмний. Ард түмэн дундаа наадам цагаан сар хоёрын ялгаа юу гэхээр цагаан сараар бол бид нэр уураг төрөл хамаатан садан илүү нөгөө нэг ургийн шин чанартай баяр байгаа байхгүй. Ургийн шин чанартай баяр. Наадам бол илүү төр төсны шин чанартай баяр. Яг тэгвэл энэ наадмыг Монгол төрийн наадам. Одоо тэгээд наадмаар бид нэр яадаг вэ гэхээр үндэсний тархлагаа сэргээж байгааг нэг хэлбэр нь одоо бүх одоо нэг үндэснийхаа зүйлсийн хөгжлийг бид наадмаар харж болж штэ. Монголчуудын дээл хувцсны хөгжлийг хүмүүсийн өмсөн зүйлснээр нь харж болж байна. Хөгчүүд энэ цаг үеийн хөгчүүдийн одоо бэлтгэл сургуулалд одоо тэр тесрэг чадвар хичнээн их ямар хөгчүүд хэрэгжилж яаж барилдаж чинь морь одоо 25 км-т уралдаан тэрх цаг хугацаанд багасч чинь үж гэдэг юм уу те. Тэгэхээр чинь бид нар хөгжлөө харчиж байгаа байхгүй эргээд. Наадхаас илүүтэй. Тий. Нэг талдаа хөгжлөө харж. Одоо энэ жилээс л жишээ нь морины нөгөө морь хэмждэг тэр шиг бүр технологиор оруулж байна шүү дээ. Компьютерээр. Урд нь зүгээр нэг юм шугам шиг маар хэмжээлээ тэр хөгжөд юм те. Тэгэхээр чинь манай улс үндэстний соёлын салбарын хөгжил нэг талдаа харагдаж байна. Нөгөө талдаа бүх соёлын чуулган нэг дор нэгдэж байгаа байхгүй. Ерөөсөө чуулган. Тийм байна. Нөгөө талдаа бол эн чинь их сайхан хүндлэлийн баяр байхгүй. Одоо бид нар бүхчүүдийг бол маш сайн хүндэлж хэрэгтэй. Энэ бүхчүүд чинь ирэм дараа ямаа сайн мэддэг. Харваачид мэднэ, уяачид мэднэ. Тэгэхээр чинь одоо монголчуудын нэг талдаа маш том ёс зүй ёс суртахуун мэдлэг хүндлэлийг илэрхийлж байгаа баяр. Нөгөө талдаа их сайхан хүндлэлийн баяр.
Нөгөө талдаа Монгол улс үндэстэн Монгол төртэй байгаагийн, өв соёлтой байгаагийн дархлааг дахин нэг сэргээж өгж байгаа баяр. Жилдээ бид энэ баяраараа маш сайхан сэргэдэг штэ. Энэ баяраараа тэгээд Монгол хүн болж төрсний бахархлыг бид нар чи цагаан сар наадам хоёроо дээл хугацаа өмсчил нэрэл би ч одоо Монгол хөөшүүдийг их бодол өөрөө ирэхгүй орж ирдэг штэ. Тэгэхээр чи энийг болон мэтгчүүлж аялж шахахгүй. Тэгээ наадам бол маш хоёр баяр штэ. Бүх үйл явдал, бүх сэтгэл хөдлөлт, морь бүх одоо сур харва одоо эн чинь шагаан харва нэмэгдээд ингээд үндсэндээ бол одоо 94 наадам бол тийм. Тэгээд үнэхээр үндэсний одоо наадам маань үндэсний дархлаа өв соёл юм аа л гэж тийм ээ. Энэ л энэ тий. За ингээд дараагийн асуулт байна. Энэ сайхан мундаг өв соёл бит бус соёлын тухай мундаг ярьж байна л да сайхан ярьж байна. Тэгэхээр эднийг ер нь цаашдаа яг хадгалж хамгаалж үлдэх ямар нэгэн зөв арга тийм ээ. Юу байж болох вэ? Энэ тухай чи юу гэж боддог вэ? Тийм. Хоёул би нэвтрүүлгийн ихэнд бас хэлсэн. Энэ юу гэхээр соёлын үеийг хамгаалах хамгийн шилдэг арга бол тухайн соёлын үеийг тухайн хүнд ойлгуулах. Тэр бол маш сайн хамгаалах. Маш сайн хамгаалах. За тий. Бид нар үндэсний монгол бичгээ ойлгож мэддэг бол тэр чи хайрлаа шүү дээ. Нөгөө талдаа бол одоо бид нар энэ тал дээр бол одоо судлаа шинжилгээний хувьд маш сайн датаг бүрдүүлэх хэрэгтэй. Ер нь манай Монгол улсын одоо соёлын салбарын хувьд бол одоо дата бол муутай гэж боддог шүү дээ. Яг л энэ чинь ингээд нэг мэдээлэл хайхад маш олон төрлийн их сурвалжууд гарч ирдэг. Яг хамгийн эцсийн баталгаа нь аль юм бэ гэдэг юм харагддаг байхгүй. Тэгэхээр бид нар соёлын хувьд хичнээн өвлөө уламжлагчтай ч гэдэг юм уу те. Энэ дээр датагаа дахин шинжилмээр санагддаг. Нөгөө талдаа одоо бид нар чинь ингээд ойлгуулах ёстой гэдэг ингээд таймер нь хайчих хуу ойлгуулахын тулд энэ шат дараатай юмнууд хийгдэх хэрэгтэй шүү дээ. Хамгийн түрүүнд хүүхдүүдтэй бид энийг маш сайнаар ойлгуулж хэрэгтэй. За дараа нь болохоор хүн болгонд ингээд лекц уншиж байгаа нь хэцүү шүү дээ. Тэгэхээр салбар дээр ямар нэгэн байдлаар бодит нөлөөллүүдийг одоо төрийн бодлогоороо тусгаж өгвөл маш сайн шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ дээр төрийн бодлого бол одоо маш чухал. Төрийн бодлогын ялангуяа төрийн бодлого дээр ингээд нэг маш сайхан хөтөлбөр гардаг. Тэр ингээд 1 жил юм уу 2 жил яваад дуустдаг. Дуусаад бүх юм тусчдаг. Эсвэл тэр тухайн хэрэгч хугацаанд хүрдэггүй. Тэгэхээр энэ ер нь бол соёлын өвдөр маш урт хугацааны тогтвортой одоо хөтөлбөрүүд хэрэгжиж үр дүн гарна. Тэрнээс л ингээд нэг 2-3 жил, 4-5 жил үргэлжлэх юмнууд бол үр дүнгүй маш бага. Яг л соёлын салбар гэдэг чинь өөрөө зөөлөн хүчний салбар. Нөгөө төгөр эн чинь хүнд ойлгогдох дээр бас их одоо ингээд ярихад их амархан мөртлөө хүний амьдралд нөлөөлөл үзүүлэхэд бас хэцүү шүү дээ. Тодорхой юм хэрэглэгддэг. Тэгэхээр давчтай хэлбэл давчтай хэлэхэд соёлыг одоо хамгийн сайн хамгаалдаг зүйл бол тухайн соёлыг ойлгуулахын тулд бол бид нэр урт хугацааны маш тогтвортой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талдаа одоо энэ бид нар чи мэдээллийн 900-д амьдарч штэ. Тэгэхээр энэ мэдээллийн 900 гэдэг зүйлийг бол ялангуяа манай соёлын салбарын маш сайн ашиглах хэрэгтэй. Маш сайн уран сайхны кинонууд, баримтат кинонууд одоо юу гэдгийг мэдээ сурвалжлагуудыг бол маш сайн тогтмолжуулах хэрэгтэй. Тэгээ энэ дээр нэг зүйлийг нэмээ хэлэхэд одоо энэ дээр одоо миний одоо мөрөөдөл зорилго гэх юм уу те. Одоо өнөөдөр спортын сэтгүүлч байна шүү дээ. Спортын сэтгүүлч гэж байна, эдийн засгийн сэтгүүлч гэж байна, парламентын сэтгүүлч гэж байна. Яг энэтэй адилхан соёлын өвийн сэтгүүлч гэдэг ийм одоо тухайсан салбар одоо бий болж байгаа гэж бодож байна. Тухайн соёлын өвдөр төвлөрж ажилладаг, тухайн соёлын өвийг ойлгодог тийм судлаач, сэтгүүлч хүн ажиллаж ийж тэрийг олон нийтэд илүү сайн таниулна шүү дээ. Яг дагнаж авч явах нь. Тийм, яг дагнаж авч. Тийм. Тэгэхээр энэ соёлын өвийн сэтгүүл зүгт зүйл цаашдаа ингээд одоо илүү төвлөршөөд илүү сайн болох болов гэж бодож байна. Энэ салбар дээр бол ингээд хид хідэн хүн байх, хэдхэн зөв хүн байхаас илүүтэй ирээдүйд одоо энэ хүүхдүүд маш сайн сонирхож орж ирэх болов гэж боддог байхгүй. Жишээ нь нэг хүүхэд археологийн сэтгүүлч археологоор одоо ингээд мэдээ сурвалжлага бэлтгэлэг байлаа гэхэд нэг насны амьдралаараа ч тэрийг судлаад барахгүй хэцүү. Одоо би тус өвдөр уртын дуун дээр ч хэдэм ингээд нэгжилж болно, багцалж болно. Ерөөсөө маш их сэтэв байгаа. Би нэг миний үеийн залуучууд их соёлын сэтгүүл зүрх их олон ороосоо л гэж үздэг. Тийм шүү дээ, тий.
Маш зөв. Тийм бодлого их зөв. Чиний над бодлого яг зөв байна шүү дээ. Ухаантан одоо зүгээр хар ухаанаар бодоход парламентын сэтгүүлчин адууны соёлыг хөтлөд гараад ирэх наалтахгүй те. Өөр шүү. Тэгэхээр тийм мэдэхгүй. Тэгээ сонсч үзэж байгаа хүнд чинь зарим нь буруугаар ойлгох юм уу юм гарна. Тийм. Олон шалтгаан гараад байна шүү дээ. Тэгэхээр чиний сая ярьдаг яг тэр өв соёл бит бас үеийн сэтгүүлч гэдэг бол баймар байна шүү те. Яг л ер нь дагнж явсан тий. Ирээдүйд ер нь олон улсад ч юм л одоо ингээд том судлаач чинь бүгд сэтгүүл зөв бүгд сонин сэтгүүлд ажилтдаг тийм л хүмүүс байдаг штэ. Том нийтлэлч. Харин тийм тий. Нийтлэлчдэг хүмүүс чинь. Их нарийн юм гарч ирж шнаа ч. Одоо ухаанда наадмын морины уралдааныг тайлбарладаг хүн бол спортын сэтгүүлж байх хэрэггүй ш тэгвэл өв соёлын сэтгүүл тайлбарлаж болох нийт. Тийм. Одоо тэгэл сурах ч юм уу. Тийм. Одоо тэгээ спортын сэтгүүлч чинь дотроо одоо төрөлж шүү дээ. Спортын сэтгүүлч гэдэг чинь үндэсний спортын сэтгүүлч, их спортын сэтгүүлч гэдэг. Үндэсний спортын сэтгүүлч гэдэг хүн чинь бол соёлын үеийн сэтгүүлч юм байна. Үндсэндээ бариад. Соёлын үеийн сэтгүүл. Одоо энэ манай морь бүх тайлбарладаг хүмүүс ч одоо энэ морины тайлбарлагч чинь бүхэн тайлбарлагч гэдэг шал хондоо хүмүүс гэдэг чинь тэр бүхүү хичнээн үеийнх нь удам судраа мэддэг тий. Чи би өнөөдөр ингээд намайг бүх тайлбарлуулж би чадахгүй шүү дээ. Тийм тийм. Ингээд яг чи соёлын одоо ингээд бит тус үеийн тухай соёлын үеийг харуулсан. Монгол бичгийн тухай юм. Тийм, Монгол бичгийн тухай сайхан нэвтрүүлэг ингээд хөдөө яваад бэлдээд ирээгүүл би ингээд ажиглаж байгаа л нэг хүн дээр ч юм уу өвдөр ч юм уу тулгуурлал бэлдээд ирнэ шүү дээ. Тэгэхээр эн чинь ингээд харах өнцөг судалгаа юмнууд байх хэрэгтэй. Тэгэхээр яг нэвтрүүлэг гэж ярьлаа шүү дээ. Үндэсний телевизэд одоо манай Батбаяч олон нэвтрүүлэг чи хийдэг тийм ээ. Одоо үндэсний бахархал гэдэг нэвтрүүлгээс эхлээл одоо суврал олон байна дөө. Яг өөрөө редактораар нь ажилладаг бах тий. Ер нь бол телевизийн өв соёлын нэвтрүүлэг уламжлалын нэвтрүүлэг хийхэд хамгийн хэцүү бөгөөд хамгийн сайхан зүйл нь юу вэ? Манай сонсогч сонир багт. Тий. Энэ тухай ярьж өгөл. Ер нь одоо ингээд энэ жил л одоо Монголын үндэсний олныг яриад эдэлдэж 50 жилдээ үндэсний баяр наадмыг хэмжүүлнэ. 60 жил боллоо дараа жил. 27 онд 60 жил болно. Тэгэхээр ерөөсөө Монголын үндэсний олонны эдийн телевиз хамгийн анх байгуулагдсан цагаас эхлээд дамжуулж исэн зүйл нь наадам байдаг шүү дээ. Хамгийн анхны хийж исэн баримтат кино нэвтрүүлгүүд нь соёлын үеийн тухай өнөөдрийн бидний соёлын үеийн тухай нэвтрүүлэг байдаг байхгүй. Дийнх нь үедээ өв соёлын тухай нэвтрүүлэг. Одоо жишээ нь одоо ардын дуу хуурч гэдэг юм. За тэгэл яг тухайн үед байгуулагдсан телекино үйлдвэр одоо тэгэл энгийн их шиг сэлбэр гэл ингээл ерөөсөө үндэсний уламжлалынхаа тухай нэвтрүүлгүүдийг бэлтгэж энэ үндэсний телевиз өв таалгах чинь нэгдсэн байгаа байхгүй. Юу сонирхолтой вэ? Тухайн үед л яг нийгмийн эдийн засгийн улс төрийн мэдээлэл явдаг. Тэрнээс гадна юу хийж болох вэ гэвэл өв соёлынхаа тухай нэвтрүүлэг л хийж болох боломжтой цаг үе байсан болов уу гэж байна. Би энэ дээр жижигхэн 60 эд он шүү дээ. 67 онд нэгдсэн телевиз тий. Тэгэл наадам энэ дамжуулаад 67, 68, 69 тэгэл 71 онд ч үлээ 70 онд ч үлээ телекино үйлдвэр одоогийн үлзий телевиз үлзий пүүс энэ гэж байгуулагдал. Тэд нар ч юм л ерөөсөө баримт кинонууд хийгээл. Дандаа телевизийн тий. Тэр телевизийн баримт кинонууд дандаа өв соёл. Үндэсний соёл уламжлалын өв соёлынхаа тухай. Тэгэл манай одоо Жамсын Бадраа гэх чинь ардын одоо дуу хуурын тухай маш олон нэвтрүүлгүүд тэгэл ардын язгуур урлын наадам 1981 он 83 он мэтэргээл онуудын үс амьддаггүй энэ зохиол одоо телевиз өөрөө энд оролцож зохион байгуулж ингэж явж байсан. Бүх ардны нөгөө язгуур урлаг юм гэдэг тийм. Бүх ардны язгуур урлыг наадам гэдэг. Ерөөсөө үндэсний телевиз бол байгуулагдсан цагаас хойш л одоо өв соёлынхаа нэвтрүүлэг юмнуудыг тасралтгүйгээр хийж ирсэн ийм телевиз юм байлээ. Би бас энэ талаар архив энтертэй суугаад одоо манай Ахмад Сэтгүүл зол жаргал за тэгээ манай одоо төрийн сорхил зохиолч Наруу ахыгаа бас байхад нь одоо асууд сургалж яваал одоо хин энэ нэвтрүүлгүүдийг хийжсэн яаж хийжсэн гэл ингээл хадгалал үзсэн. Тэр ч бодгоо одоо манай үндэсний телевизийн 20 дугаар сувг гэж одоо Угсаатны зан заншлын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг тийм төвлөрсөн одоо сувгтай байсан шүү дээ. Одоо 2 дугаар сувг гэдэг. Тэр нь болохоор ЮНЕСКОгийн ивэлдэ байгуулагдчихсан. Тэр сувгч юм бол дандаа соёлын тухай нэвтрүүлэг бэлтгэдэг. Тэгээд бурайд мэдээ, туваа мэдээ энэ төр явуулдаг. Намайг 2015 онд би үндэсний телевизэд ажиллаж байгаа тийм сувг байсан.
MNP одоо чинь юу байдг юм? Одоо спортын 2 дугаар сувг. Одоо 2 дугаар сувг болохоор Монгол байгаа тийм Монголын мэдээ сувг. Монголын мэдээ сувг. Тэгэхээр тийм тусгаас сувгтай байсан шүү дээ. ЮНЕСКОгийн. За. Тийм тэгээд тэр чинь хөдөө гадаа явж маш олон сурвалжлаг юмнуудыг бэлтгэдэг. За тэгээд нөгөө буддын шашныхаа соёл уламжлалын тухай сайхан нэвтрүүлгүүдтэй. Ингээд ирэхээр ерөөсөө одоо бид нар яадаг вэ гэхээр монголчууд ерөөсөө урдаа барих юм нь юу байдаг вэ гэхээр Монголоосоо гараад явхаар монгол хүн дээл хувцас өмсөд монгол бичгээр л ингээд монгол юм шиг санагддаг. Нөгөө талдаа энэ улс үндэстэн одоо үндэсний баяр наадам ер нь одоо ингээд бус цаг үед юугаа үзүүлдэг вэ гэхээр ерөөсөө л үндэсний өв соёлоо үзүүлдэг шүү дээ. Одоо үндэсний өв соёлын нэвтрүүлгүүд баяр наадам цагаан сарын үеэр маш их өсдөг аахгүй. Бүх телевиз өв соёлын тухай нэвтрүүлэг бэлтгэв. Дөөрөө бэлтгэв. Нөгөө олон сайхан судлаачид одоо бөхчүүд, харваачид уяачдыг оролцуулаад ингээл нэвтрүүлэг бэлтгэдэг. Манай телевиз, манай редакцийн онцлог гэхээр бид нар жилийн дөрөв үйлрлийн хувьд зогсолтгүй энэ тухайчлан бэлтгэдэг. Нэрээсээ бидний онцлог бол бид нар зогсолтгүй бэлтгэдэг. Тэгээд зогсолтгүй бэлтгэхдээ бид нар бас бодлогын дагуу бас бэлтгэхийг илүүтэй зорддог. Ингээд хэдүүлээ энэ бидний энэ жилийн зорилго хэдүүлээ хүн дээр төвлөрье. Тэр хүнийхэн дотоод сэтгэл, хүнийхэн өвөл хэмжлийг гаргая гэхэд. За одоо ерөөсөө хэдүүлээ ирэх улирлаас илүү шинжлэх ухааны чанарыг харуулъя. Өв соёлын чигт. Дараагийн улирлаас илүү баримтат түшиглэж гэдэг юм. Ингээл янз бүрийн бодлогоор гаргаад явхад одоо манай редакцийн хувьд л одоо 2000 одоо би 15 оноос хойш ажилласнагээ л одоо ярьж байгаа. 11 жил. Тэрнээс өмнө л одоо маш олон сайхан бүтээлүүдийг бол одоо манай ахмад найруулагчид юмд хийжсэн мөлий. Тэдний одоо манай Монголын үндэсний олон нийтийн телевизийн алтан сан хүмүүрт бол хадгалагдаж байгаа. За манайх бол яг Монгол өв соёлын нэвтрүүлгийг одоо сүүлийн 10 жил одоо тогтмол хийж байна. 16 оноос хойш. Ер нь ингээд зогсоогүй дээ нэвтрүүлэг. Ингээд жилд ингээд тоодох чинь нэг 35-аас 40 дугаар бэлтгэдэг. Ингээд 10 жилийн хугацаанд бодоход бол ингээд бид нэг Монгол өв соёл гэдэг нэвтрүүлгийнхаа нь бол нэг 500-600 дугаарыг одоо бэлтгэсэн болов. Тэгээд Монгол орныхоо бол одоо 21,330 сумаар бол ер нь явсан дөө. Ер нь явсан. Тэгээд ер нь одоо ингээд очоогоо сум гэвэл ховорхон дөө. Тэр хүмүүст одоо би бол аль сумд очсон нэг өглөө уламжлагчийг бол одоо өөрийнхөө хувьд л одоо танина л гэж үздэг шүү дээ. Одоо ялангуяа энэ улс баян үйлгийн ховдоор явхад л одоо би сайхан хөрчүүлүүл хэдэн жилийн өмнө байсан. Одоо би бас зарим дагааж болов гэж бодож байна. Тэгээ гол нь тэгээ үндэсний өв соёлын нэвтрүүлэг хийж явах түрүүний асуулт та юу яг нэвтрүүлэг хийхэд юу хэцүү гэдэг юу сайхан уу гэсэн шүү дээ. Тий. Би эмээг нөгөө их тийм хэцүүгээр харддаг юм л тий. Гэтэ яг ингээд сайхан юу байдаг вэ? Тэгвэл ер нь бид одоо бас багасаа их өв эмээр дээр өссөн. Эмээ маань бол одоо 10 жилийн сургуулийн одоо багангийн багш одоо 80 гарсан сайхан хөгшин байна. Тэгэхээр ч одоо хөдөө яваад одоо миний хувьд л одоо хүнээс үг их сонсох туртай би. Хүний үгийг их сонсох туртай. Ялангуяа одоо ингээд настай хүмүүсийн үгийг сонсож эн тэнд явна гэдэг бол одоо миний хувь хүний хувьд л их сайхан байдаг. Би өөрөө ярихаас илүүтэй тэр хүмүүсийн их сайхныг мэддгийг ингээд сонсох их дуртай. Тэр сонссныхоо одоо ингэж сайхан нэвтрүүлэг болгож ингээд баримтаглаад 10 минут, 20 минут, 30 минут болгоод ингээд нэвтрүүлэг болгож ийн гэдэг бол их сайхан шүү дээ. Ягаад гэвэл өнөөдөр бид нар ингээд одоо залуучууд өө ямар уйдгартай юм бэ? Ямар иритэмгүй юм бэ? Ямар одоо тийм зураг авалт тааруу юм бэ гэдэг юм уу те? Ийм одоо шүүмжлэлүүд магадгүй тодорхой хэмжээгээр ирэх л байх л та. Гэтэ бид нар бол яг зураг авалтын төвшин тэгээд найруулгын төр бол одоо ингээд маш сайн анхаарч ажилладаг. Би ерөөсөө одоо сэтгүүлчийн одоо тухайн багийн зорилго гэхээр бид нар илүү нөгөө нэг тийм өвийг унган байдлаар нь үлдээхийг л зорддог. Тэр хүний яриаг одоо илүү дутуу гангалж чимэглэхээс илүүтэй тэр хүн олон үеийн үг дээдсээс сонссон юм а бидэнд ярьж байна гэдэгт л их талархдаг аахгүй. Тэр хүмүүс бол нэг талтаа бол яг ингээд иргэний өрхөө үргээр ярих баг. Нөгөө талтаа тэр хүмүүс тэрийг ярих албагүй шүү дээ. Тэгээд хэдэн өглөө уламжлагч нар хүмүүс маань ингээд бид нар одоо ингээл 10 гаруй жил хамтарч ажилладаг. Энэ хүмүүс маань одоо хизээж дургуутдгүй. Манай шинжлэх ухааны академи их сургуулийнхан судлаач центр маань одоо ингээд танаас нэг тимээр авах гэсэн. Ингэсэн ихсэн гэхээр дургуутдгүй.
Тэрэнд л одоо би маш их баярлж авдаг. Хөдөө Монгол орны хөдөө алс аглагч бай сумын төвийн суурин дээрч би очисон. Танаас би нэг ингээд нэг Монгол соёлын тухай та морин үед юм байна. Би морин тухай асууя гэхэд би дургуутсаж байгаа үнийг ер нь олж харж байгаа шүү. Тэё би мэддэг чаддаг юм аа. Юу яа хилээд өгөө гэд ингээд. Хэцүү зүйл гэвэл одоо гайгүй дээ. Нэг гайгүй яг хөө тэр сэдв энэ тэр ингээд одоо яг нэг тийм хүнд буруу ойлголт төрүүлэхгүй хийнэ гэдэг бол нэг талдаа уран бүтээлчний хувьд жоохон хэцүү юм шиг санагддаг. Тэр имийг бас ингэж хүн говьж ойлгохгүй. Тэгээ үндсэн мөн чанарын одоо би өөрийнхөө үзэл бодлыг оруулаад алдагдуулчих гэж гэдэг юм уу те. Тэр үл яагаад гэвэл ингээд соёлын салбарт бас жоохон хэцүү. Энэ хэцүү зүйл нь юу вэ гэхээр алдаа гаргаж болохгүй. Яагаад гэвэл энэ чинь үндэстэн даяараа мэддэг. Тэгээд тэр одоо ёс уламжлалт бай зан заншилчаа түүнийг говьлох хэрэг бидэнд байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг маш олон сайн их сурвалжаас нэгтлэх хэрэгтэй. Яг гэдэг цаг үеийн мэдээлэл биш. Тэгээ нөгөө талдаа эн чинь бид нар үндэсний телевизийн алтан сав мөртөө үнийг хадгалуулж үлдээ. Тэгэхээр бид нар буруу юм хийж болохгүй. Судалгаа сайн орох нэт. Би судалгаа сайн нарийн чинхлүүр бүр тийм учраас тийм ээ ажил учраас. Тийм судалгаа сайн. Түрүүн чи мэдээллийн зунд бид амьдарч байгаа гэж ярьсан. Та юу яаж ийсэн. Тэгэхээр энэ сошиал орчин гэдэг. Энэ сошиал орчин ер нь одоо энэ өв соёлыг түгээхэд чи юу гэж харддаг? Боломж гэж харддаг. Эсвэл эрсдэл байна уу? Ер нь ингээд бидний амьдарч байгаа энэ бүх орчин чинь бол бидний хувьд боломж шүү дээ. Хүн түүнийг яаж ашиглана? Өөрийнхөө хэрэгшээлээр ашиглаж болно шүү дээ. Буруугаар ашиглаж болно, зөвөөр ашиглаж болно. Тэгэхээр энэ сайхан нээлттэй юм байгаа маань л одоо маш сайхан боломж шүү дээ. Заримдаа бид нар ч гэсэн ингээд их сурвалжаа ингээд хөдөө гадаа тэр болгон хүрч чадахгүй газар байлаа гэхэд түүнийг нэг хүн сайхан ингээд утсан дээрээ бичээд ингээд сошиал дээрээ тавьсан байвал тэр бас ингээд анзаарч харах зүйл бас болж болно шүү дээ бидний хувьд. Энд ч одоо Ховд аймгийн Булган сумын одоо Баянгол багт одоо нэг ийм хүн байна гэл ингээд нэг очсон хүн тавьсан багт дарах хүн байна ч гэдэг юм уу тий. Тэр чинь тэрийг авч болно. Энэ боломж шүү. Тийм тий. Боломж. Зөв. Ер нь бол одоо энэ залуучдын оролцоо гэж нэг юм байна л да. Өнөөдрийн одоо энэ хүүхэд залуучууд өв соёлтой ер нь хэр ойр байна гэж та харддаг. Энэ тухай хэлвэл. Ер нь бид нар чи өв соёл дотор амьдарч яваа тийм уус үндэстэн гэж боддог шүү дээ. Өнөөдөр ингээд нүүдэлчин соёл, суурин соёл хоёр ингээд хамтдаа оршиж байгаа арт түмэн бол би ховорхон болоо гэж боддог. Бидний Улаанбаатар хотоос нэг 10 км яваад ч юм уу 20 км явал бид нэр нүүдэлчин амтрал руу орж болно шүү дээ. Бид нар тэнд очивол усаа одоо голоос аваад уулнаас очиж модоо аваад ингээл хуучин амьдралаар амьдарч болно шүү дээ. Тэгэхээр залуучууд бол өв соёлтойгоо нэгдүгээрт бид нар ингээд маш ойр энэ дотроо амьдардаг ийм арт түмэн. Яагаад одоо ингээд хүмүүс залуучуудыг би ингээд одоо хүмүүс өв соёлоо ойлгохгүй гэд ингээд байна гэд гэдэг нь би гайхдаг. Яагаад гэвэл би өөрөө залуу хүн тэгээ залуу хүмүүстэй харьцдаг учраас миний үеийнхэн бол одоо надаас доош үеийнхэн ч гэсэн би өв соёлоо маш сайн ойлгодог гэж үздэг. Ойлгохдоо бид нар одоо нийгмийн нэг суурь сэтгэлгээ гэж яддаг штэ. Манай нийгмийн суурь сэтгэлгээ бол нэг үе бол нэг үндсэн одоо бидний одоо нэг 100 жилийн ч үт юм уу 50 жилийн ч үт юм уу суурь сэтгэлгээ одоо жинзи гэдэг байгаа ч юм уу тэрнээс доош үеийнхэн ч үт юм уу энэ аливаа ямиг харах өнцөг нь манай үндэсний суурь сэтгэлгээтэй жоохон зөрчилдөд байд юм болоо гэж бодсон. Гэхдээ тэр үндэсний суурь сэтгэлгээтэй зөрчилдлөө гэд буруу юм байхгүй. Зөв зөрчилдөж болно шүү дээ. Би залуучуудыг бол зөв зөрчилж гин гэж боддог. Яа тэгэхээр одоо чи соёлыг ойлгохгүй байна, чи ном уншихгүй байна. Тэ чи нүүдэлчин амьдрал мэдэхгүй байна гэхээс илүүтэй хүн бол ингээд аливаа хүнд ингээд өөрийнх нь хэрэгцээн дээр тулж иж тухайн зүйлээ ингээд гаргадаг штэ. Тэгэхээр яг энэ залуучууд ингээд тэр соёлоо хэрэглэх хэрэгцээнд тулгархад бүгд сайхан хэрэглээд явна. Тэгэхээр би залуучуудын өв соёлтойгоо маш их ойр түүнийг илүү сайн мэддэг байхаа л гэж бодож байна. Яг үнэ тийм ээ. За ингээд бид хоёрын одоо нэвтрүүлэг цаг хугацаатай учраас манай найруулагч тохиод байна. Бацаараа тий. Одоо яриад байвал ингээд сайхан яриад юмараа юм тий. Их баярлалаа. Одоо энэ наадхан сайхан өдөр зав гаргаад ингээд үржиж манай сонсогчдоо сайхан өв соёлын тухай Монгол бичгийн тухай ярьж өгсөн. Чамд ажлын амжилт хүсье. Сайхан наадаарай.
тий. За ингээд Спутник радиог сонсож байгаа сонсогчдоо манай соёл урлагийн цаг болонгийн өнөөдөр зочны дугаарт Монголын үндэсний олон нийтийн телевизийн сэтгүүлч одоо Өв соёл уламжлалын редакцийн продюсер манай Батбаяр оролцлоо. Анхаарал хандуулсан та бүхэндээ их баярлалаа. Та бүхэн минь сайхан хатаарай.